Улаанбаатар хотын гэр оролт хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн хүрээнд 3 үе шаттай 6 дэд төвийн барилга угсралтын ажил явагдаж байна. За энэ ажлын хүрээнд цахилгаан хангамжийн 100 орчим километр цахилгаан дамжуулах шугам сүлжээ, мөн 100 орчим бага болон дунд чадлын цахилгааны дэд өвтөний барилга угсралтын ажлууд хийгдэж байгаа. За яг одоо бол 1-р үе шатны Баян Хөшөө Сэлэв дэд төвийн цахилгаан хангамжийн барилга угсралтын ажил дээр бид нар ирээд байна. За миний энэ зогсож байгаа газар бол Сэлэв дэд төвийн 35.10 кВт-ийн дэд станцын барилга угсралтын ажил байна. 35.10 кВт-ийн дэд станцыг барьж байгуулснаар дэд төвүүдэд одоо баригдаж байгаа болон ирээдүйд баригдах барилга байгууламжуудыг мөн манай дэд төвийн төслийн хүрээнд баригдаж байгаа инженерийн барилга байгууламжуудыг цахилгаан хангамжийн найдвартай их усүрээр хангах суур дэд бүтцийг бий болгоно. Шинэ дэд төв гэр хороололд инженерийн хувьсгал нэг төвд хотоос олон төвд хот руу